Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаныхан Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжид зочилж ажлын өглөөг хамт эхэллээ. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийн хамт олон 20 гаруй жил яригдсан энэ төслийн ач холбогдол Монгол Улсын эрчим хүчний салбарын онцлог, түүнд том чаллын усан цахилгаан станцын үзүүлэх нөлөөллийн талаар танилцууллаа. Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаныхан төслийн нэгжийн хийж байгаа ажилтай танилцахын хамт төслийн нэгжийн дотоод зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо, бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байгааг сонирхон төслийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.